Тэгээд би Батултай уулзаад энэ одоо юу лиценз юм яагаад ингэж явж байгаа гэхээр яхав тэр үед хууль нь тийм байсан. Тэгээд гадныхаа авч ягаад одоо хөрөнгө оруулалт их хэрэгтэй юм байна. Их хол юм байна, дид утас муу хөгжсөн юм байна, усны нөөц буутай юм байна. Гэх зэрэгээс шалтгаалаад одоо ашиггүй төсөл гэж үзээд ингээд буцаасан. Тэгээд би бас авцсан байгаамаа гэж. Тэгтээ ингэж хэлж байгаа. Тэгээд энийг бол гэхдээ би ганцаараа барахгүй юм учраас бол хэрүүл маргаангүй шийдье гэж. Хэрүүл маргаангүй шийдье гэж юу гэсэн үг юм бэ гэхээр яг одоо ингээд улс төрийн бүлэглүүдэд бас ашиг сонирхлын тусахыг л даа гэж. За тэгээд чи яаж байгаа шүү. Би тэгээд тодорхой хүмүүстэй ярьж байгаа, хийж байгаа, орцсон байна. За ямар за бадамчраа энэ холдыг төлөж орцсон байна. За ингээд элбэдэрж тэр үед ерөнхий сайдаас сүлд ирэх хэлж бас элбэдэрж орцсон байна. За баяр орцсон байна. Сүлд чинь энэ яриач хэдэд дахин болж би зөв товжилж ярьж байгаа. Ингээд та ор л доо. За тэгээд дээр нь одоо бусад хүмүүс ингэж орцсон байна. Яг энэ чинь бүгдээр нэг юм хариуцж байгаа. Тэр одоо Монгол Адны хувьсал зам дээр ямар нэг асуудал гарахад бол бадамжны ирүүл энэ хэлээр хариуцж байгаа. Гэмтэй. Арчилсан намыг одоо тэгж явуулсан шүү дээ. Итгэхгүйгээр ингэж явахгүй юм байна. 5-7 хилцээр одоо явагдаж байна. За мэдээж хилцээр дуусна. Тэр үед тэр хилцээрийг улсын хурлаар оруулж баталгаажуулах ёстой. Тийм үү? Шаардлагагүй. Засгийн газрын шийдээл яваг. Яагаад? Одоо Эрдэнэс 5 толгой гээд ажиллаад тэнд одоо бас нэг оператор компани ороод ажилласан шүү дээ. Уг нь Эрдэнэс 5 толгой л гэрээгээ байгуулаад явчих шаардлагатай. Яах гэж дээш нь татах юм? Их хурл буруу шийдвүүлэх. Яах гэж дээш нь татах юм? Их хурл буруу шийдвүүлэх. Барагдвч баран хайрын хог гэдэг үлдэс гэдэг үг байдаг. Ядаж төрийн тэргүүнийг мөнгнөөс холдуулмаар байна. Энэ мөнгөнд их хуурцсан төрийн тэргүүн чинь ямар байдалд хүрч байгааг одоо харж байгаа үз? Энэ мөнгөнд их хуурцсан төрийн тэргүүн чинь ямар байдалд хүрч байгааг одоо харж байгаа үз? Хандвар дамжсан төрийн асар их бусрамг явдлууд бий боллоо шүү дээ.